За PowerPoint дээр видео мэдээлэл хүргэх талаар хүмүүс бас сонирхсан байна. Тэгэхээр бид нэр PowerPoint-а нэгээд меню зэсэн дээр record гэсэн хэсэг ба record хэсэг дээр эхлээд бид нэр камера нэмнэ. За зөвхөн энэ слайдн дээр камера нэмье. За ингээд урьдчилан харах гэдэг энэ товчийг дарах юм бол урьдчилсан байдлаар яаж харагдах вэ гэдэг нь харагдана. За ингэж камер маань харагдаж байна. За эндээсээ камерын тохируулгуудыг нэг камера формат гэсгээр тохируулгуудаа хийж болно. За тэгээд томруулж ижирүүлэх, хоосон орон зайлуу ингээд зөөх гих мэтлэг үйлдэлүүдийг ажиглуудыг хийх боломжтой. За дараагаар нь record хэсэг рүүгээ буцаж очиод тэгээд энэ слайднаас эхэлж бичлэгээ хий. Тэр камерын энэ дэлгэцийн бичлэг хийж байгаа програм маань жоох учир дутагдaltaй учраас би бичлэгээ 2 хуваана. За энэ record слайдн дээр current slide дээр дарахаар дахиад шинэ дэлгэц нэгдэн. За тэр дэлгэц нь бол 2 дахь бичлэг болоод үргэлжлээ явах юм шүү. За ингээд 2 дахь бичлэг рүүгээ оръё.